байна уу? Энэ удаагийн эмчилгээр манай байгууллагын авсан зээл болон зээлийг нь тусгах мөн өөр байгууллагын өмнө өгсөн зээлийн буцаалтыг хийхэд зориулагдсан өглөг болон зээлийн тооцоо гүйлгээний төрөлтөд танилцуулна. Банк болон касти системийн харилцагын орлого баримтан дотор шинээр үүсгэхдээ гүйлгээний төрлөө өглөг болон зээлийн тооцоо гэж сонгоно. За огноогоо зааж өгөөд байгууллага сонгох шаардлагатай. За байгууллага сонгоход банкны данс нь автоматар татж байгаа харагдчихээн. Энэ нь болохоор байгууллага гэдэг анх байгууллага үүсгэж байхдаа банкны үндсэн данс гэдэг хэсэгт зааж өгсөн тохиолдолд байгууллага сонгосон тохиолдолд данс нь автоматар татагдана. Хэрвээ банкны бүх дансууд гэдэг хэсэгтэр тухайн байгууллагын бүх банкны дансуудыг бүртгэсэн байгаа тохиолдолд дахиад байгууллагаас сонгож үзэхээр банкны дансаа сонгох товчийг дараад өөр ямар нэгэн банк сонгох боломжтой. Мөн харилцагч сонгоно. Дүнгээ оруулаад доорх хүснэгтийн хэсэгт гэрээ зааж өгөх шаардлагатай. Шинээр үүсгээд за гэрээний төрөл нь бусад гэж байгаа. Тооцоо хийх валюта сонгоод нэр үүсгэх гэж дарна. Тань дээр хүсвэл өөр нэр оруулах боломжтой. За анхныхаа дараа бичээд хаах хэрэгтэй. Сонгоод өнгөөр өмнө хөдөлгөөний зүйл дээр өглөг бол зээлийн тооцоо гэж сонгож өгснөөр мөн гүйлгээний тайлангийн тухайн талбарт татагдана гэсэн үг. Тооцооны дансаа сонгоод за жишээлбэл 35.01 буюу богино хугацааны зээлийн дансыг сонгож өгөөд эртний мэдээллүүдэд бүгж дуусны дараа баталгаажуулна. Баримтаа баталгаажуулъя. За ингээд дансны бичлэлтэй харах юм бол 6 сарын 1-нд Агмарко Хихига компаниас 5,000 төгрөгөөр богино хугацааны зээл авсан бичлэлд харагдчихээн. Анхаарал тавьсанд баярлалаа.